За хойноо татаад буулгаарай. Хойноо татаад буулгаарай. Барита шүүрээ. 3 сарын 9-нд зарсан хээрийн төмрийн өртсөн хөр зэрэгэлдээ сумдуудаа найлуудаа Баян Түмэн сумын нийт одоо малчт маань өөртөөгөө сүргээс тодорхой хэмжээний төлөлөг одоо эм малыг одоо ингэж хандивуулж за мөн төсвийн байгууллагууд, хувь хүмүүс иргэд маань аянд нэгдэж бас оролцлоо. Би бас 86 онд яг энэтэй адилхан төмөрд өртөөд тэг өмссөн говцтойгоо хэдий хүүхдээ авгаад байгаа үзсэн. Тэгээ би энэ аянд бас нэгдэж 25 хоног хандив болгож өгч байгаа. Тэгээ хүний амнаас алтай амн эрсдэггүй байхад бол төр төмийн буйнд, ах дүүмрийн буйнд юм бол бүтэж идэг өөрөө зүтгэлтэй өөрөө ажилласаг байх юм бол бүх юм бүтэж идэг. Тэгээ би улсын сайн малчин болтлоо би 40 гаруй 50 жил би мал малж байна. За ингээд бидний гал төмөрийн гамшигт тохиолдсонд одоо ингээд манай Баян Түмэн сумын ард иргэд цэцэрлэг захиргаа ингээд бүх хүмүүс одоо ингээд хандивд нэгдэж бидэндээ ингээд сэтгэлийн ханд өргөсөн та бүгдтэй баярлж одоо ингээд бас тэгээд манай Хөдөлмөр сумын 89-аас 91 оны төгсөлтийн хүүхдүүдэд бас бидэнд ингээд хандив тусалцаа үзүүлсэн та бүгдтэй сэтгэлээсээ одоо үнэхээр баярлалаа. Тэгээд та бүгдтэй ингээд ажлын амжилт хүсье. За ер нь бол одоо суманд одоо гал төмөрт өртсөн, гамшигт өртсөн айл өрхүүдэд мануур сайхан сэтгэлийн одоо халуун дэм хандив тусламжууд бол одоо маш их өргөнөөр одоо ирж байна. Тэгээ хандивт одоо иргэд хөдөлмөрчд байгууллага хамт олноороо анги төгсөлтөөрөө одоо маш их одоо давалгаалж байна. За тэгээ ийм үднээсээ бол одоо манай иргэдийн маань гамшигт одоо өртсөн, хохирсон одоо малчдын маань бол одоо амьдрал ах сэтгэл санаа одоо хэвэн болох одоо төвшөндөө бол орж байна. Тэгээд ингээд халуун сэтгэлийн аянд нэгдсэн нийт одоо Монголынхаа ард түмэнд иргэдийнхээ өмнөөс баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. За мөн энэ төмөр гарч явах одоо нөхцөл байдал дээр бас дүн шинжилгээ хийгээд бид нар одоо юу гэдэг яг сумын нутг руу орж ирсэн үед нь биш тослох маягтайгаар одоо өөртөө 3 бүлэг гаргаж ингэж хамтарч ажиллаж энэ хээрийн төмрийг бас унтраалтсан. За үүний дагуу бас тодорхой хэмжээний бусад айлуудыг бас эрсдлээс хамгаалж чадсан байхаа гэж үзэж байгаа. Тэгээ цаашдаа бид бүхэн ер нь бол эрсдлийг гарсан өнөш гарахаас нь урьдчилан сэргийлээд за гарах юм бол одоо бид нар бас хэн ингэхгүйгээр хүн хүч болцоо байвал аль болох нөөц боломжоор тусалж дэмжиж ингэж явах болно гэдгийг бас хэлье. Тэгээд энэ хандууд тусламж оролцсон нийт Баян Түмэн сумынхаа ард иргэдтэй, малчтаа, за төсвийн байгууллагын удирдлагууд, ажилчдаа, нийт төсвийн ажилчдаа бас нийт Баян Түмэн сумынхаа нэрийн өмнөөс болон хувьяасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Тэгээд сайн үс бүхэн дэлгэрэх болтугай гэж хүсэж өрөөё.